Hi, Birle. Let's talk tattoos. Okay, энэ бичлэгийг болохоор гараа дуусгачаад хийж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь ерөөсөө амжихгүй байна. Тэгэл олон цагаар суудаг болохоор тэгэхээр I'm just gonna do it again. So, say thank you хотын дарга. My beat today is beating this whole thing. I like it. Okay, let's get into it. Хамгийн анхны шивс болохоор энэ баггүй юу? 7 жилийн өмнө хийлгэжсэн. Тэгээ энэ болохоор манай нөхрийн initials байгаа TM гэд TOMOR гэд төмөр гэд нэр нь байгаа. Тэгээ манай нөхрийн бас миний нэр гэдэг. It's cute or whatever. Тэгээ дараагийн шивс нь it's kind of cringe, I guess. Энэ ингээд perspective гэд бичсэн байдаг. Тэгээд өсгөнүүд нэргцэн ерөөдөө бол харах үнцүүг альч талаас нь уншигдана гэж бодож л. It was a Pinterest thing, okay. Урдах шивс энэ дээр байдаг. Le choix. Францаар choices гэсэн үг. Тэгээд яг тэр үед би амар suicidal байсан байхгүй юу? Тэгээд жоохон dark утгатай, жоохон хүнд утгатай. Тэгээд юу яах гээд нэлээ suicidal байдаг байсан. Тэгээд нөгөө self harm хийх гэдэг байсан. Ерөнхийдөө бол тэгээд яг ингээд гарлуугаа хараад за ингээд надад сонголт байгаа шүү гэдгийг ерөнхийдөө сануулгах маягтайгаар хэлээжсэн. Тэгээ хуучраад бүр уншигтгаа болцсон. Тухайн үед жоохон чанаргүй л хийсэн юм шиг санагддаг. Тэгээ одоо энэ шивээсээ ч гэсэн харахаар жоохон blowout хийсэн. Тэгээд явцдаа даруулна гэж бол бодож байгаа. Тэгээ энэ шивээсээ хэлсэн юм дээрээ дахиж очоогүй. Because you know. За тэгээ дараагийнх нь шивээс болохоор энэ өвдгөн дээр байгаа voyeur гэж шивээс байгаа. Манай ихчийн зурагчны нэр нь voyeur баггүй юу? Тэгээд fifth voyeur гэж хэлэгчээ. Эхлээд voyeur-ийг хэлэгчээд тэгээд дараа нь fifth-ийн нөгөө өвдгөн дээр нэмсэн сүлд ингээд сууж байхад ер нь бол баян надад харагдчихийдэг гэсэн үг. Тэгээд өөртөө уншигдахаар буруу харуулж ийсэн. Босоо зогсохоор ингээд доош харсан байдаг учраас. So яа хүн зориулаагүй өөртөө зориулж ийлгсэн болохоор тийм гэсэн үг. Өгцгөн дээр Fool's Die гэдээ байгаа. Fool's Die гэдэг Mario Puzoгийн зохиолохгүй юу? Тэгээд миний амьдралын перспективыг ерөнхийдөө бол 10-оор нэрвүүлсэн ном зохиол. Тэгээд ерөнхийдөө Mario Puzoгийн autobiography роман гэж авт юм лээ. Туйл гэх юм novel гэдэг шүү дээ. I don't know, I just like it. Тэгэл одоо бас дээрэс нь ингээд өгцгөн дээр байгаа meaning нь хүн ингээ хараад тэнэг байвал өмхөө шүү. Sorry, миний ингээд зарим шивээснүүд нэлээд sexual meaningтэй шивээснүүд байгаа. So don't be annoying, okay? I'm a sexual woman. I'm hot. Энэ хаач энэ эсвэрийн хайж байхгүй юу? You know, би баян эсвэр хийдэг. Эсвэр хийж, ойдл хийж, хоолоо олж иддэг. So, эсвэрийн хайж бол миний хамгийн чухал одоо багаж хэрэгсэл ажлын багжийн нэг учраас эсвэрийн хайж энд хийлгсэн байгаа. Эцсийн олонгойныхаа шивээсийг хийлгсэн юм байна. Ерөнхийдөө идэвхтэй шивээс хийлгдэг болсноосоо жил ахын төрсөн өдрөөрөө том шивээснүүд хийлгэхийг боддог. Одоо насны мэт тусам одоо level хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийг ингэ шивээстэй холбож хийлгэх туртай. Яа гэвэл шивээс ч өөрөө шивээсчэнтэйгээ одоо энерги солилцоо хийж байгаа. Тэгээд яг тэр шивээсээ хийлгэхдээ одоо бодож байгаа intention байгаа шүү дээ. Тэр шивээсэнд одоо чиний зүгээс одоо өгж байгаа утга учир одоо бодож байгаа бодол хийлгэж явахдаа одоо энийг significance юм символ утга учир ингэж өөрөө өгч байгаа шүү дээ. Тэр өөрөө бас айгу чухал зүйл гэдэг байхгүй юу? Миний хувьд ч миний олж байгаагаар яагаад гэвэл би ч өөрөө шивээс хийдэг хүн тий. Шивээсэн туртай, шивээсийг бас ингээд нэлээд юм spiritual сүнслэг үйл гэж үздэг байхгүй юу? Тийм болохоор ингээд хийлгэж явахдаа ингээд бодсон зүйлстэй одоо experience нь өөрөө бас таатай байх хэрэгтэй. Одоо югдний шивээс чинь нааштай ч юм уу, эсвэл сэтгэлээсээ биш ч юм уу байх юм бол жоохон тийм
safety санагддаг. Тэгэхээр яг ажилдаа сэтгэлээсээ ханддаг, ажлаа сайн хийдэг. Тэгээд энергийнхаа хувьд you have to vibe with your tattoo artist. You guys have to be vibing in order for the tattoo to give you something good. Тэгээд жил болгон өрсөд рүү хийлгдэг. Болсны одоо анхны шивээс нь гэх юм уу? Гоён дээр ингэсэн дээр байгаа. За энэ шивээс болохоор ерөнхийдөө миний амьдралын таймлайныг илэрхийлдэг. Нэг нь болохоор хувийн амьдрал, нэг нь одоо career wise гэх юм уу? Тэгээ энэ шивээсээ хүмүүс хийлгий, зураг явуулаач энэ төргээд амар их асуудаг. Тэгээд яг миний хувьд айгүй personal шивээс учраас би яг тэгээ энэ шивээсийг өөр хүний бие дээр харахыг жоохон хүсдэггүй. Яагаад гэвэл миний амьдралын одоо туулсан замнал гэх юм уу юмыг ингээд одоо ингээд зургаар илэрхийлээд одоо тэр доголь тэ янз бүрийн юм деталууд нэг тиймэрхүү юмтай холбоотой гарсан зураг учраас нэг өөр хүний юм дээр харах сонирхол байдаггүй. Тэгээ дараа нь энийг хэлчихсэн юм байна. Энэ болохоор ерөнхийдөө Маори шивээснээс сэтгүүлсэн. Гэхдээ яг Маори бол цэвэр биш. Сэтгүүлж дизайныг өөрчилж ингэж гаргасан. Энэ бол нэг тийм амар сүртэй одоо significance байхгүй. Би ерөнхийдөө бол та гэдэг бол амар spiritual хүн байхгүй юу? Одоо учир зүггүй ингээл те ингэж мингээл байдаггүй ч гэсэндээ юмыг энергитэй маш их холбож ойлгодог, хүлээж авдаг, гаргадаг. Тэгээд heart chakra дээр ерөнхийдөө нэг юм хэлхэн гэж бодож байсан хамгаалт маягтайгаар тэгээд нөгөө юм хэрэгсэлсэн одоо ийм хэлбэртэй шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө бол одоо ингээд хамгаалж байгаа гэж ойлгож болох юм уу? Энд доошоо ингэж явдаг. Энэний дараас би өөрөө шивээс хийж эхэлсэн. Ер нь бол тэгээд хөлнийхөө шивээснүүдийг янз бүрээр өөр дээрээ туршиж хийсэн. Тэгээ хамгийн анх нь өвдөгнийхөө хоёр дотор талын шивээс хийсэн. Тэгээ анх удаага арьсан дээр шивээс хийж иж нэгдүгээр симметрик шивээс, хоёрдугаарт өөр дээрээ, гуравдугаарт өвдгөн дээрээ гээд амар эрсдэлтэй алхам хийсэн байгаа байхгүй. Тэгээ надад одоо ингээ харахаар хийсэн байдал нь жоохон дутмаг санагддаг ч гэсэндээ надад бол аюу дуучтай санагддаг. Маш сайн хийсэн анхны шивээс гэхэд in my opinion. Бан болохоор энэ цэцгээ хийсэн юм байна. Энэ ADHD-г symbolize хийж юм арцгар юм одоо юм тогтсон зураасгүй юм жоохон замраагүй цэцэг шивсэн баггүй юу? Яа гэвэл ADHD ч өөрөө нөх хит хөдөлгөөнтэй юм юм штэ. So тэрнтэй холбоотой. За тэгээд дараа нь энэ өвдөгнийхөө гадналыг хийсэн юм байна. Энэ шивээс надад маш их таалагдав. Яагаад гэвэл нөө нуглардаг хөдөлгөөнтэй учраас мэдгүй надад ер нь таалагдав. Миний гаргасан хамгийн хөөрхөн хүмүүс гэжүүдийн нэг гэж би боддог. Тэгээд дараа нь гоён дээрх энэ эрвэгийг хийлгэсэн юм байна. Хийлгэсэн гэж би өөрөө хийсэн. Тэгээ энийг бас давхарлаж янзлахгүй бол жоохон дутмаг санагддаг. But it's cute. Надад таалагдав. Энэ бас миний гаргасан скетч. Шагаан дээр unhinged, нөгөө талд нь sakura байдаг. I'm just very unhinged. You guys know that. What is there to explain? Look at my makeup. She's pretty unhinged. So, also, she's a girl's girl. That's why in there sakura ba. I love women. Love women. Тэгээ дараа нь гойныхаа артталт бас юм орс тексттэй побочный эффект при длительном касательстве вызывает серьезные нарушения психики гэд бичсэн маа. Тэгээд побочный эффект гэдэг нь болохоор сөрөг нөлөө гэсэн үг. Нөө эмний description дээр ингээд нөө эмийн сөрөг нөлөө энэ төргээд ингээд бичсэн мэт шүү дээ. Тэгээд ерөөдөө тийм гэсэн үг баггүй юу? Тэгээд удаан хугацаанд хүрэлцэх юм бол сэтгцийн хурц өөрчлөлт орох эрсдэлтэй гэсэн. You know the message, you know the idea. Men go crazy. I don't know what to tell you. Шивээс ингээд ихсэх тусам яг нөгөө юм гүнзгийрүүлж боддог тэр утга учир нь ерөөхдөө ингээд багасаад л эхэлдэг юм билээ л дээ. Яг хөө хийлэхдээ нөгөө би сая ярьсан шүү дээ нөгөө intentions тэ тиймэрхүү юм хэдий байгаа ч гэсэндээ одоо ингэж амар удаан бодвол гэт тхийн их болчдөг юм лээ. Гэхдээ би хийлгсэн шивэснүүдээсээ аль нь ч харамсдаггүй. I love them all.
I love them all. Яг нөгөө frontal lobe 25 хүрээд develop хийж мэйгээ те нөгөө яг бүр сүртэй доктортой хүн би болсныхаа дараа ихэнх том шивэснүүдээ хийлгсэн болохоор харамсна гэж уусаа бодохгүй байгаа. За энэний дараа хавирганыхаа шивэсийг хийлгсэн. Нурууныхаа шивэсийг хийлгсэн юм байна. Тэгээ ерөнхийдөө бол дээрээс нь нэммээр санагдаад байгаа ойрд. So we'll see. I don't know. Хавирганы шивээс ер нь бол овоо том. Тэгээ бас ингээ хөргөө ингээд ороогоод ордог. So yeah, надад бас маш их таалагддаг. Нөгөө гиз рүүгээ ингэж орж байгаа болохоор хэр өвдөх бол гэж жоохон санаа зовж исэн. Төрх мөрх үед бас жоохон ингээд сунж мунаад янз бүр болчтой юм лээ. Яа гэм бол гэж жоохон гайхчихсан. Судлаад үзсэн чинь ерөнхийдөө холимог байсан байхгүй юу? Зарим хүмүүсийн жишээлбэл минийх ингээд сунаад амх болцсон гэж, зарим хүмүүсийн зүгээр байна гэл те. Тэгээ үзсэн чинь ямар нэг өөрчлөлт бол гараагүй надаа. In my opinion. Тэгээ миний арсны онцлог. Гэтэ би ч өөрөө нөө язрамтхай, хуурай арстай хүн байхгүй юу? Тэгэхээр бас амар язраад мохолж байх гэж бодсон юм бас нэг тийм болоогүй. So turned out pretty okay for me. It was fine. It looks good. Гой харагддаг. Гарын дээр шивэсээ хийсэн. In Your Tongue on My Tip гэдэг tongue tip гэдэг би нөгөө нэг ланы брэндтэй шүү дээ. In Your Tongue on My Tip гэдэг нь ерөөдөө бол өөрийнхөө байдлаар suck my dick гэсэн л үгтэй. Жохон cocky, жохон юм confidence-тэй холбоотой юм boost өөрийгөө бүүстлж байгаа ч юм уу те. Тэр even though I don't have a dick, your tongue is on my metaphorical dick. Okay. Anyways, энэ гарны шивээсээс ерөөдөө бол хамгаалт гэж intentionтэй. Тэгээ гарны шивээс маш хурдан муудчихдээ мэлээ. Тэгээд би өөрөө нөгөө шивээс идэг юм учраас тачап хийлгэх мэлгэх тиймэрхүү юм дээр асуудал үүсэхгүй учраас би гарын дээр шивээс хийлгэсэн. Өөрөө тачап хийж болох учраас тэгээд та хэд болохоор яг ингээд байн тий жилд нэг ч юм уу 2 жилд нэг ч юм уу ингэж дээрээс нь давхарлуулж ингэж янзлуулах боломжгүй бол гарны шивээс бол хийлгээд хэрэггүй байх гэж би бодож байна. Тэгээд дээрээс нь гар маш хөвддөг. It was horrible, but it's fine. Тэгээд энэ head гэд бахан зүрхтэй юм шиг сайн чи. I love head. Anyways. Одоо double meaning тахгүй юу? Head. You know what head is, right? Head is great. Love head. Love receiving, love giving. Head is life. Би ч нөгөө гараараа юм хийдэг юм шүү дээ, тий? Гараараа юм хийдэг болохоор ерөнхийдөө гараараа толгой хийж гинэ гэсэн утгатай тийм double meaningтэй шивээс байгаа юм. Намайг одоо гоё төгс илэрхийлж байгаа. Нэг тийм жижиг хэсэг гэж би боддог. Тэгээ дээрээс нь аягүй тийм manifest маягийн гэх юм уу? Одоо намайг явсан ч гэсэндээ миний хайр энд үлднэ гэдэг тийм утгатай байхгүй юу? So энийг хэлсэн existential утгатай шивээс байхгүй юу? Тэгээ speech like speak гэдэг дуугаа та хэдий сонсоод үзээрэй. Ер нь л энэ дууг оршуулган дээр явуулна гэж боддог. За тэгээд гарныхаа шивээсийг хийлгсэн. Энэ маань өөрөө бас яг алгаагүй нөгөө юм сараалжилсан ороосон тийм нэгдүгээр гой харагддаг, хоёрдугаар бас energy хамгаалт гэж би боддог. Тэгээд abundance-а хийлгсэн юм байна. Ерөнхий баялаг, яг материалын баялагийг бас хэлэхгүй бүх талаараа abundant буюу одоо энэ чинь нөгөө нэг зүрхний яг энэ heart chakra-ны энэ хавьд байгаа шүү дээ. Бас юм manifesting маягийн шивээс. Энд дээр төмөр гэдэг байгаа. Маа нөхрийг төмөр гэдэг if you didn't know. Ингээ хоёр талтай. Нэгдүгээр шил баймар өвддөг. Тэгээ дуусаагүй байгаа. Тэгээд нөгөө Junji Ito гэж мэдэх бол Junji Ito гэдэг Япон артист байдаг. Тэгээд тэр артистийн арт стайл надад маш их таалагддаг. Айгуу unique, содон арт стайлтай. Тэгээд Junji Ito-гоос жоохон inspired болоод тэгээд нэг юм модны textureтэй. Тэгээд нүдтэй, нүд нь хоёр хүүхэн хараатай. Тэгээд цаанаа юм могоон бас жоохон texture оруулаад ингээд нэг тийм юм өөр дээрээ л хийж исэн. Ер нь бол надад энэ шивээс маань таалагддаг. Гэхдээ энэ дуусаагүй байгаа. Энийг дуусгах нь тэгээд шилбэн дээр амар өвддөг болохоор жоохон хэцүү байдаг. Тэгээд энэ Blur Collective гэдэг миний
нөгөө бүтгэн дээр байдаг шивээс. Obviously, Blur Collective is my 4th child. Одоо ингээд 5 дахь жилээ үзэж байна. Бас л миний амьдралын маш чухал хэсгүүдийн нэг учраас. Тэгээд ерөнхийдөө бол бүх юмны эхлэл гэх юм одоо миний мэрэгжилтнийхаа хувьд эхлүүлсэн одоо бүх зүйлийн эхлэлийг тавьж өгсөн олон юм заасан тийм юмнууд ингээд байгаа учраас хөгшөрсөн жин шивээсэндээ харамсахгүй байх гэж би боддог. Яагаад гэвэл энийг Blur Collective гэдэг зүйлийг илүү том зүйл болно гэж би итгэдэгийнхаа хажуугаар том зүйл болгохоор ажилдаг, зүтгэдэг, зүтгүүлдэгтэй. Тийм болохоор энэ дээр бол нэг санаа зовхгүй байна. Энэ ирвэхээ байгаа төмөр утсаар одоо хүрээнд гаргасан ирвэхээ гэх юм уу? 2 шиг байгаа. Энэ ингээд нөхөр бит 2. Тэгээд маань нөхрийг төмөр гэдэг, намайг тэгээд номин гэдэг. Номин ч угаасаа амар юм эмгтээлэг нэр штэ. Тэгээд тэрийгээ би ингээд ерөөдөө бол ирвэхээтэй амар холбож ойлгодог. Яагаад гэвэл ирвэхээ is girly. Тэгээд би хүүхд ахын л тийм ирвэхээний өвчтэй, ирвэхийн туртай хүүхдээсэн. Тэгээд төмөр утсаар ингээд хүрээлээд ер нь бол ингээд хөрбтөр. So шивээс чинь маань болохоор яг одоо тогтмол очдог шивээс чинь азуг. Тэгээ азугтуудтай хамт хэсэг шивээс хийдэг байж байгаа. Тэгээд одоо манай дүүрөө ингээд гоё тустай салон гоё юмтай болцсон. Тэгээд дазаа маань маш сайн деталь ажилтаа үнэхээр сайн. Надаас одоо шивээсээ хаана хийлэгдэг гэж асуух юм би бас мэдэж байгаа болохоор хэлж байгаа байхгүй юу. Тэгээд Instagram дээр tattoo art azug гэдээ байгаа. If you're trying to, you know, get into tattoos and all that, just do it. Одоо би юу гэдэг надаа ингээд жоох ихчнэр гэх юм уу одоо 40 хүрж байгаа ихчнэр ч юм уу амар бичдэг байхгүй юу. Би ингээ одоо шивээс хийлгэмээр санагдаад байгаа юм аа. Одоо тэгээ миний насны хүмүүс шивээс хийлгэхээр яадаг бол гэдэг ч юм уу те. Нөгөө залуу наснаа л гоё юм хийлгэнэ гэж бодсон байж байгаа. Яг ид нөгөө амьдрал дундаа оронгуудлаа. За тийм марч явах те гэдэг ч юм уу те. Тэгж авих бод тийм л хүмүүс. Just do it. Who gives a fuck, you know? Хэрвээ залуу хүмүүс үзэж байгаа бол шивээсээ маш сайн бодож тунгаагаад яг тэр шивээснийхаа тухай ядаж 6-аас дээш сар тэг бодож хийлгэмээр санагдаад байх юм бол хийлгэж яхахыг зөвлөж чинь like sleep on it, right? Тэгэхгүй одоо чи надад ч гэсэн тийм тохиолдол зөндөө байсан байхгүй юу? Хурж ирээд одоо шивээс хийлгэх гэж хурж ирсэн. За юу хийлгэх үү гэд ингээд суугаад байдаг. Зүгээр шивээс хийлгэмээр байгаа ч гэсэн юу хийлгэх юм мэддэггүй. Тэг тэгж хийлгсэн шивээсэнд бол ерөөдөө бол нэг удаа хугацаа болохгүйгээр жоохон байж байгаа л харамсаал уйдаал эхлэн гэж би бодож байна. Тэгээ харамчгүй хоёр төлөлт гэдэг чинь. Тэгээ ер нь бол шивээс чи хямдхан байх ёстой зүйл ерөөсөө биш байхгүй юу? Тийм болохоор одоо мөнгө төгрөгөө бэлдээтэй мөнгө төрний боломжтой болсон хойно гэдэг ч юм уу шивээснүүдээ хийлгээрээ. And yeah, I hope you liked it. Миний шивээсийг дуурайж хэлэхгүй шүү. And yeah, ama Instagram дээр дагаарай. Hope you liked my tattoos. Одоо yaps and tats гэдэг сувг юм чинь те. I'm yapping and talking about my tattoos. Makes sense. And remember, stay bad and tattooed.